За та бүхний амар амгалан айлтгая. Өнөөдөр Улсын их хурлын гишүүн миний бие 7 хоног болгоны нэгд өдөр байнга одоо сэтгүүлч та бүхэнтэй уулзаж энэ ирж байгаа 7 хоногтоо мөн ирж байгаа одоо энэ шинэ ээлжид бус сонгуулийн одоо ээлжид бус энэ Улсын их хурлын чуулганы явцад юу шийдэх вэ гэдгээ мэдээж авах болно. Энэ мэдээлэлээ хийж байхдаа хөгжил хүн бодлого судалгааны хүрээлэнгийн хамт олонтой би бас хамтарч хийх болно. Учир нь гэвэл миний санаачилж байгаа, боловсруулж байгаа хуулиуд хүрээлэнгийн судлаачид эрдэмтдийн одоо судалгааны ажлуудыг их ашиглаж тус тэмээ авд юм аа. За ингээд өнөөдөр та бүхэнд хоёр зүйлийг би мэдээлнэ. Нэгдүгээрт үндсэн хуулийн цэцтэй холбоотой улс төрчлөлтийг зогсоож хуулиа барьж ажиллацгаая гэдгийг энэхүү одоо ээлжид бус чуулганы явцад байр суурь баримталж илэрхийлэх болно. Учир нь гэвэл энэ дээр хэд хэдэн алдаатай шийдвэрүүд гарсан байгаа. Жишээ нь одоо хуулийн 5-4-ийг зөрчиж зөвхөн одоо дээд шүүхийн ерөнхий шүүгчийн тодорхойлолтоор шийдвэр гаргаад байгаа мó дээд шүүх нь шийдвэрийг үндэслэж улсын хурлд шийдвэр гаргах юм уу гэдэг дээр байр сууриа би одоо илэрхийлж байгаа. Энэ талаар та бүхэнд дэлгэрэнгүй хэвлэлийн мэдээгээ дэлгэрэнгүй тарааж үндэслүүдээ гаргасан байгаа. Хоёрдугаар мэдээлэл бол энэ одоо сонгуул болохоос хэдхэн сарын өмнө одоо 4 сар үлдсэн байна. 3 сар гарангийн хугацаа идэвхтэй ажиллана. Энэ хугацаанд чуулган дээр идэвхтэй хэдэн сайн хуулиудыг батлуулахын төлөө ажиллана. 3 хуулийг өргөн барьж ажиллана. Эхний ээлжинд ойрын хугацаанд улсын хурлын гишүүний хувьд санаачлан хэлэлцүүлэх хуулийн төслийн 1-р ашигт малтмлын хууль зарчмын томоохон өөрчлөлтүүдийг оруулах нь хуулийн төсөл санаачилж ажиллах нь одоо бидний хамгийн гол ажил болсон байгаа. Энэ дээр бол ард иргэдээс ирсэн өргөдөл санал хүсэлтэн дээр тулгуурласан. Урдны энэ ашигт малтмлын тухай хуулиуд бол тодорхой хэмжээний ашиг сонирхлын зөрчилтэй группүүдэд зориулсан гарсан хууль гэж зарим нөхдөд ярьдаг, судлаачид хүртэл ярьдаг. Хоёрдугаарт энэ өнгөрсөн одоо 25 жил явсан ашигт малтмлын тухай хуулийн түүхүүдийг харж байгаад энэ дээр гарсан алдаа хийдлүүдийг засахад голлон анхаарсан. Энэ хуулийн төсөл дээр ард иргэдээс санал, гомдол мөн одоо шөөмжүүдийг авч энэ хуулийн дээр ажиллаж байна. Ингээ өнөөдрөөс эхлээд нийт ард иргэдээр хөгжил хүн бодлого судалгааны хүрээлэнгээрээ дамжуулж санал хүсэлтийг авч ажиллах болно. Ингээд өнөөдрийн хувьд бол бодлого судалгааны хүрээлэнтэй хамтарч ийм хоёр зүйл дээр хамтран ажиллана гэдгээ та бүхэнд илэрхийлж байна. Ингээд та бүхэнд тодруулах асуулт байвал бид хариулахад бэлэн байна. Нэг тодруулах нэг асуулт байна. Танаа намын одоо дотоод асуудал нэлээд хурцтмал байгаа гэсэн мэдээлэл зарим цахим сайтуудаар нэлээд явж байна л дээ. Тэгээ энэ тал дээр тодорхой тайлбар өгөөж үнэхээр тийм нам дотроо тийм зөрчилдсөн асуудлууд байгаа юм уу? Яг ямар асуудал тулгараад байгаа юм бэ? За, миний хувьд бол өнөөдөр улсын их хурлын гишүүний хувьд мэдээлэл хийж байгаа. Тэгэхдээ би энэ асуултанд хариулна. Хөдөлмөрийн үндэсний намын даргын хувьд манай нам бол итгэл үнэмшлэлээр нэгдсэн олон 100 гишүүд дэмжигчдийнхаа итгэлийг даагаад явж байгаа, цаашилсан даагаад явна. Аливаа шинэ нам гарч ирэх. Тэр дундаа хүчтэй энэ одоо бүлэглэлүүдэд аюул занал учруулж ард түмэндээ харин ашигтай сайн зүйл хийхээр потенциалтай, боломжтой энэ намуудыг гарч ирэхэд нь бүлэглэлүүд бодлогоор одоо унгаах, бодлогоор хутган өмүүлэх ийм зүйл байнга явагддаг. Урд намуудад ч гэсэн явж байсан. Тэгэхээр манай намын хувьд бол дотоод асуудалтай бол эв нэгдэлтэй байгаа, ил тод байгаа. Тодорхой зарим нэг бүтэц зохион байгуулалтын асуудлыг бол удирдах зөвлөлөөрөө албан ёсоор шийдээд явж байгаа. Намын зүгээр даргын хувьд та бүхэнд хандаж хэлэхэд ер нь бол шинэ нам руу бодлогоор янз бүрийн хүмүүсийг оруулаад бодлогоор янз бүрийн мэдэгдэл хийж гаргадаг ийм үйлдэл манай одоо улс төрийн практикт байдаг. Энэ зүйл манай нам дээр давтагдахгүй гэдэгт би итгэж байна. Зүгээр ийм орлого хийхийг би үгүйсэхгүй. Бид бол ард иргэдийнхаа сайн сайхны төлөө зүтгэнэ. Хэрвээ
хүн нам дээр л итгэл алдах юм бол манай ард түмэнд өөр итгэх өөр маш хүнд байдалд орно гэж би бодож байна. Бид бол хичээж ажиллаж байгаа. Хоёр асуулт байна. Нийслэлийн хүн намын дарга бас албан тушаалаа өгнө гэсэн нэг тийм яриа гараад ирсэн. Хоёрдугаарт нь үндсэн хуулийн цэцгийн гишүүнийг иргэн татснараа ямар үр дагавар үүсэх вэ? Ер нь хуулийн хугацаанд хэдийд эргэж энэ цэцгийн даргыг эргүүлэн томилох ёстой. Дараагийн хүний одоо жишээ нь дээвчүүх нэр дэвшүүлэх ёстой бол. Энэ өөрөө. За би хоёрдугаас нэхлээ хариулж байна. Цэцгийн одоо гишүүдийг цэцэд захирагдах ёстой. Цэцээр хазаарлуулах ёстой. Улсын хурал нь өөрөө зарим нэг нам биш, бүр бүлэглүүд нь улангасан дайр сольдог энэ байдал бол ард иргэдийн онцгой ирэхэд халдж байна гэж би үзэж байна. Өнөөдөр үндсэн хууль өөрийнхөө чадамжаа алдаагүй байгаа. Үндсэн хуулийг батлахдаа мөнгнөөс ангид арай цэвэр байсан улс төрийн үед баталсан. Тэгэхээр өнөөдөр энэ дээр бол ялангуяа сонгуульд өгсөн байгаа энэ цаг үед бол тэр цэцгийн гишүүд нь хууль дүрм журмынхаа дагуу солигддог байх тэр хуулиа бариач. Өнөөдөр цэцгийг ингэж оролдож байгаа явдал бол бүлэглүүд их хурлыг засгийн газрыг кармандаа хийчихэд одоо бүр цэцгийг кармандаа хийх гэж байна л гэж би үзэж байна. Тэгэхээр энэ бол одоо цэцгийн гишүүд байдгаараа байгаад хуучин тэр дүрм журмаа одоо энэ өөрчлөх гээд байгаа дүрм журмаараа явуул болдгоо мó гэсэн ийм байр суурьтай байгаа. Үндслэл тооцоо судалгаанууд нь бүгд энд байгаа. 2-оос 3 хууль зөрчсөн байгаа. Энийг солих гэж байгаа үндслүүд нь өөрөө хууль зөрчсөн байгаа. Ер нь анх хаанаас гарч ирсэн гэж та нар үл хөдлөх хөрөнгөний барьцааны тухай хуулиас л энэ үссэн шүү дээ. Үл хөдлөх хөрөнгөний барьцааны тухай хуулийн дээр 5 сар 6 сард хэлэлцээд наадмын өмнө одоо миний бие их хурал дээр маш хүчтэйгээр одоо энэ хуулийг шүүмжлээд хүчмэн хүрээгүй. Эд хүч төрөмгийлж баталсан. Тэр нь юу вэ гэвэл ард иргэдийн барьцааны хөрөнгийг ард иргэдийн одоо ямар ч оролцоогүйгээр шууд банкуд булааж авдаг юм хуулийг баталсан одоо. Энийг харин цэц өнөөдөр яг үндсэн үүргээ биелүүлж цэцээр энийг одоо буруутгаж шийдвэр гарсан. Энээс болж энэ асуудал үүссэн. Тэгэхээр бол банкуд ямар хүчтэй болцсон юм бэ? Банкуд өнөөдөр их хурлыг нөлөөж их хурлаар цэц рүү дайруулдаг болжээ гэж энэ дээс харагдаж байна. Хоёрдугаарт миний хэлэх зүйл гэвэл манай нийслэлийн нам дээр янз бүрийн зүйл яриад янз бүрийн одоо ажлаа өргөдлөө өгнө. Энэ манай намын дотоод асуудал. Энэ намаараа шийдэж байгаа. Энэ намын дотоод асуудлыг одоо шалгадаг, шийддэг хэрвээ ямар нэгэн хууль зөрчсөн байвал шийддэг хуультай улс шүү дээ манайх. Тэрнээс биш тэнд нэг юм гомдогч орж ирээд янз бүрийн зүйл яриад явна гэдэг бол харин одоо өөр бүлэглүүдээс орж ирсэн бууны нохоо юм уу гэж би хардахыг хүсэхгүй байна. Бид ойлгоцож намынхаа дотоод асуудалтай энийг эв нэгдлээ хангана. Нэг зүйл хэлье. Манай нам амьд. Олон янзын хүмүүс хоорондоо цуглаж уулзж байгаа. Бид үжил бодлороо нийлсэн. Тэгэхээр энэ бол гишүүд өнөөдөр ерөөсөө хагараагүй шүү дээ. Дэмжигчд гишүүд маань өнөөдөр бүрэн хөдөлмөр эрхлэлтэй болмоор байна. Уул уурхаагаас бид үйлдвэр ажлын байртай болмоор байна. Мал аж ахуйгаа өнөөдөр төрийн бодлогын гол тавьмаар байна гэдэг энэ байр суурь дээр бид хатуу байгаа. Тэр залуучууд чинь өөрсдөө мэдээлэл гаргаад байгаа юм шүү. Таныг эсэргүүцээд, таныг намын дарга байж чадахгүй, за тэр цаашлаа бүр ерөөлөгч болж чадахгүй гэдэг. Та тэгээ бас яагаад намчаа хагаралгүй гэж хэлээд байгаа юм. Хагаралгүй юм бол яагаад битүүний өдөр ерөнхий наримчийн дарга солилцсон юм? Энэ асуудал бол манай намын дотоод асуудал. Энэ бол манай дөрмийн хүрээнд шийдэгдэж байгаа. Дөрмөөс гадуур ийм ярьж байгаа улсууд бол харин Ганбаатарыг ерөнхийлөгч болохгүй төлөө энэ намыг хүчтэй байлгахгүй төлөө бодож санааширж байгаа бүлэглүүдийн захиалга гэж бид үзэхэд бэлэн байгаа. Зүгээр тэгж үзэхэд хүртэл одоо өнөөдөр эрт байна. Манай намын дотоод асуудал үе шатныхаа хурлуудыг хийж байгаа. Өнөөдөр бол бид өөрсдөө гишүүдийнхаа татвараар шударгаар яг дөрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр нэг өдөрдөх зөвлөлт чинь одоо орсон гишүүд нэг кэш өгч явах хэрэгтэй юм да тий. Тэрэнд бас нэг таны доотлын туслах байсан хүмүүс чинь кэш өгөхгүй байгаа маа шин. Тэгээд намын хагаралдаа яваад энэ гэдэг мэдээлэл байлээ. Кэш гэсэн үү? Тий. Энэ бүх талаар бол намын дөрмийн хүрээнд асуудлыг шийдэж байгаа. Та бүхэн ордоо
нэг ард түмний итгэл найдварыг даагаад явчихыг хүсэж байгаа хүч гараад ирлээ. Энэ хүчийг унгаахыг хүсэж байгаа бас тийм бүлэглүүд байхыг үүсэхгүй. Бид тэдний явуулга, тэдний хатгалганд ордог улсууд биш ээ. Нам дотооддоо энэ хурлаараа олонхоороо шийддэг. Энэ бусад хоёр нам шиг дээрээсээ дарга нь бүхний шийддэг тийм нам биш. Манай намд бол гишүүд, дэмжигчид манай намын эзэд. Тэд шийдвэрээ гаргадаг. Гишүүд нь өнөөдөр юу ч яриаг, гишүүд нь өнөөдөр эв нэгдэлтэй яаж улс орондоо ажлын байр бий болгох уу, ядуурлаас яаж гарах уу гэдэг тухайгаар л ярьж зүтгэж байхад гаднаас ганцны хүмүүс төр нийслэлд орж ирээд янз бүрийн зүйл яриад явж байхыг үүсэхгүй. Энэ болгон дээр би бас онцгой анхаарч ажиллацгаая. Би та нараас бас зарим мэдээллүүдийг авлаа. Бид маш сайн ой санамжтай. Ямар ч байсан хийсэн ажилласаа болж муулуулна гэдэг чинь одоо ингэж хэлүүлнэ гэдэг чинь бас л ажилтай л байгааг нь шинж шүү дээ. Зүгээр бид бол хичээж байна, зүтгэж байна. За өөр асуулт байна. За ингээд та бүхэнд одоо асуулт тавьсанд баярлалаа. 7 хоног болгоны нэгд өдөр болгон та бүхэнтэй би улсын их хурлын гишүүний хувьд мөн хөгжил хүн бодлого судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын одоо тус тэмийг би авч ажилладаг учраас эдэнтэйгээ хамтарч мэдэгдэл, байр сууриа илэрхийлж мэдээлэл өгч явах болно. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.